За, сайн байцгаана уу? Монгол гэр сургалт группийн админууд Ундраа болон Цэнтуяа нар байна. Та бүхэндээ уулзж байгаадаа таатай байна. За, бид хоёр өнөөдөр Bella Devatkina гэдэг Орос охины талаар манай Цэнтуяа багш маань навчлан орчуулж тавьсан байгаа. Тэгээд энэ талаар өшөө жоохон одоо хүмүүс айгүй их нөгөө гадаад хэл сурах талаар, англи хэлийг хэрхэн сургах талаар эцэг эхчүүд маш их асууж байна. За манай Цэнтуяа багш маань маш мундаг англи хэлний багш байгаа. Мундаг гэсэн ч юу санаад байна. 23 дахь сургуульд багшилдаг. Би бас өөрөө 23 дахь сургуульд багшилж байсан. За ер нь бол анх яг энэ мэдээллийг сонсоод дотроос нь авах маш их олон байсан учраас Андрагийн тавьсан тэр линкийг би орчуулсан. Тэгээд орчуулж явах явцдаа ер нь яг Bella гэдэг охины нууц юу юм бэ гэдгийг илүү сайн ойлгосон. Тэр ерөөсөө тэр орчуулсан зүйл дотроос тэр ээжийн ярьж байгаа зүйл дотроос миний хамгийн одоо төрөөнд маш сайн ойлгож авсан юм бол за тэр Bella гэдэг охин бол тийм үү бүр гоцгоод бусад хүүхдүүдээс ондоо тийм хүүхд биш юм байна гэдгийг л аягүй сайн ойлгож авсан. Ээж нь ч гэсэн яг тэрийг маш сайн дурдж исэн. За тэр Беллагийн 8 хэлээр ярьдаг болсон нь бол бусдаас онцгой содондоо биш. Би өөрөө хүүхдтэйгээ багаас нь ажилсанд байгаамаа гэсэн тэр өгүүлбэр надад аягүй таалагдсан. Тэгээд тэрийг уншаал ирэнгүүт юусэн ингэж болох юм биш үү гэдэг тийм мэдрэмж авах. Тэр бол хамгийн гоё байсан. Тэгээд би ч гэсэн хүүхдээ юм болгож болох юм биш үү. Давуу тал бол байна. Одоо юу гэдгийг яг хүүхдийнхаа заах сургах тэр насан дээр нь энэ мэдээллийг олж авсан нэгдүгээрт хоёрдугаарт өөрөө англи хэлтэй учраас надад эхлээд одоо монгол англи хоёроо заагаад тэгээд цаашдаа ямар үр дүн гарах нэ гэдгийг харах тийм боломж байна гэж би олж харсан. Тэгээд тэрийг олон хүн уншаасаа ялангуяа одоо нөгөө англиар англи хэл мэдгүй хүмүүст бол тэрийг мэдж хүрэх нь аягүй чухал юм байна гэж үзээд тэр ярилцлагыг бүтнээр нэг хүртэл орчуулж тавьсан. Тэгээд нэлээд олон ээжүүд их хэрэгтэй мэдээлэл болсон гэсэн юу одоо комментүүд уншаад амар урамшсан. Тийм аа. За тэгээд ер нь бол одоо бол миний хүү 8 сартай яг 6 сартаагаас нь эхлээд Монгол гэр сургалт групп дээр Ундрагийн тавьсан мэдээллийг яг ингэж хүлээж аваад 1 сар материалаа бэлтгэж зарцуулсан. Яг бүтэн сар болсон. Тэгээд аль болох нөгөө гарын доорх материалаа ашиглаад нэг амар өндөр үнэтэй биш материалууд бий болохын тулд бүгдийг гараараа хийсэн учраас нэлээд их цаг зарцуулсан. Одоо бол бид хоёр яг сар гарантай бол яг ажиллаад байж байгаа. Тэгээд англи хэл, монгол хэл. Ер нь бол яг тэр нөгөө Беллагийн ээжийн ярилцлагаас л айгүйх юмыг одоо олж авсан да. Тэгээд яг ингэж хийгээд иж болох юм байна гэдэг айгүй олон бичлэг. Яг онцолж одоо яг авалж авсан зүйлүүд юу байсан бэ? За, ерөөсөө л тэр Беллагийн Беллад гадаад хэл заах хамгийн чухал 2 зүйл байна гэж би харсан. Нэгдүгээрт нь бол хүүхдтэйгээ аль болох багаас нь ажиллах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь тэр уншихыг заахтай хослуулаад гадаад хэлийг зааж болдгийм байна гэдэг ийм 2 айгүй чухал юмыг л одоо мэдэж авсан. Тэгээд яг тэр Беллагийн ээжийн заасан арга зүй болохоор ерөөсөө л яг тэр домааны аргыг ашиглаад уншуулж сургахтайгаа тэр хэлээ ингээд хослуулсан байна. Тэгээд эхлээд 2 хэл заагаад одоо өөрийнх нь төрөл хэл орос хэл тэгээд англи хэлтэй хамт зэрэгцүүлээ заасан байна. Тэгээд ой гарантай болоод нөгөө хүүхэд нь нэг эргээд нэг үрдүн одоо харуулах хэмжээнд татсан. Яг тэр үед нь бол одоо ээж нь ингэж зааж болох юм байна гэдэг юуг л авсан юм шиг байна. Тэгээд тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл за одоо өсөндөө хүрээрээч гэдэг юм уу те нүдэндээ хүрээрээч гэдэг юм уу touch your eyes, touch your ears гэл тэнгууд нөгөө ой гарантай хүүхэд чинь яг тэрийг ойлгоод ингээд хариу үйлдэл хийж эхэлсэн. Тэгээд ээж нь тэндээс одоо урамшаал за ингээд цааш нь бол зааж болох юм байна гэд ой гарантай болсныхын дараа дараачих хэлийг оруулж ирсэн. Тэр нь Франц хэл байсан. Ингээл яг ийм замаар тэгээ Франц хэлийг заахад бол маш амархан байсан. Тэр зарцуулж байгаа хугацаанд одоо айгу богиносоод ирсэн. Тэр би бас юу гэж ойлгосон бэ гэхээр эхний
одоо хоёр хэлийг заахад одоо төрлөх хэлээ тэгээд одоо хамгийн ихэнд зааж байгаа тэр гадаад хэл хоёрыг заахад ээжээс маш их төвчээр цаг хугацаа шаардна. Тэгээд тэрийгээ даваад гарцсны дараа ой гарантай болоод ирсний дараа бүр одоо жинхэнэ одоо тэр хийсэн зүйлийнхээ үр дүнг харахаар тийм байдалд хүрсэн байна гэж би тэгж ойлгосон. Тэгээд нэг юм хятадын арт түмний нэг юм үг байд юм байна л да. Хятадууд ингээд хулс тарьдаг юм лээ. Маш их төвчээртэй хүмүүс гинэ. Одоо хулсныхаа өрийг одоо хөршин цуулгачаал тэгээд услаа л идэг. Тэнд ямар ч одоо ургаж байгаа өчүүхэн ч одоо навц цай гарахгүй. Тэгэл тэрийг услаалаа. 5 жил тэгж одоо төвчээртэй усалдаг гинэ. Тэгтэл 5 жилийн дараа нөгөө хулсан цухууж гарч ирээд одоо ганцхан сарын дотор 22 м болтлоо өсдөг, том болдог гин. Тэр яг энэ хулсны үлгэр надад ингээд санагдсан байхгүй. Тэгэхээр ингээд эхний тэр нэг жил гарантай хугацааг л хэвээр айгүй төвчээртэй бүх юмаа зориулаад ингээд хүүхдийн төлөө зарцуулах юм бол дараа нь гарч ирэх үр дүн бол яг тэр нөө Бела гэдэг охин шиг юм байна гэж ойлгоцсон. Тэгээд дараачийн тэр хэлүүдийг заахад Бела бол ерөөсөө бараг нэг сар гарны хугацаанд л ойр зургийн юм яриад ямар ч шинэ хэл заасан хүлээж авах болсон. Одоо бол Бела хэдэн хэлтэй байгааг таашгүй. Шинэ улсын оронд очиод зочлох болгондоо энэ ямар хэлээр ярьчих би энийг сурмаар байна гэдэг ээж асуудаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм гайхалтай үр дүнд хүргэдэг учраас би хамгийн гол нь ээжэд ирийг шахаагүй. Тийм яг үнэ. Сургаагүй. Тий. Өөрөө ингэж энийг тоглоом гэж ойлгуулж чадсан болохоор тоглож байгаа ээжтэйгээ тоглож байгаа гэж бодсон болохоор тэгэл хүүхд чинь дахин ер нь хүүхд чинь байнга л яагаад ээжээ яагаад л гэж дандаа л яагаад л асуудаг чи юм мэдгээд яагаад гэж асууад байгаа байхгүй тий. За тэгээд тэр нэг ээжийн хэл заасан арга зүй дээр бас айгүй олон юмнууд яригдчихсэн. Зах сугаас нь дурдах юм бол жишээлбэл ингээд хүүхдтэй ингээд одоо гадаад хэл зааж байгаа багш нартаа одоо өөрөө ингээд зөвлөгөө өгдөг юм байна л да. Нэг иймэрхүү байлгамаар байна гэж. Жишээлбэл одоо Франц хэлний багштайгаа одоо нэг цаг 30 минут нэг хүүхд нэг хэлнийхээ одоо багштай цаг 30 минут зарцуулдаг гэж аахгүй тэр багштайгаа хоол хийдэг. Зүгээр ингээд суугаад нөгөө карта уншаад авах биш. Эсвэл одоо дахиад нэг өөр хэлнийхээ багштай гадуур гараад одоо цэцэрлэг түрээлэнд зугаалдаг ч юм уу тийм. Иймэрхүү нөгөө хийж байгаа хичээл гэдэг утгаараа биш зүгээр ингээд цагийг хамт өнгөрөөж байгаа юм шиг хүүхдтэйгээ хамт тоглож байгаа юм шиг тийм мэдрэмжийг өгсөн. Тэр нь бас айгүй их даваа байсан гэж харсан. Тэгээд дээрэс нь тэр ээж бол өөрөө нөгөө багш хүн учраас нөгөө багш хүний нэг тийм төрөлхийн тэр чадвар бас тэндээс харагдаадсэн л та. Бүх юмыг ингээд нөгөө төлөвлөгөөнд оруулсан. Тэгээд нэгд өдөр зөвхөн орсоор ярьдаг, хоёр дахь өдөр англиар ч гэдэг юм уу тийм ингээд нөгөө 7 хоног ингээд бүтэн хуваагаад яг зөвхөн тухайн хэлээр ингээд одоо ярих тийм орчныг бас аягүй сайн бүрдүүлж өгсөн. Тэгээд бас яг давуу талууд тэр Белад бас байсан юм лээ. Тэр ээжийн найзууд нь болохоор бас энэ 2-3 хэлээр ярьдаг тийм хүүхдүүдтэй. Тэгээд тэд нартай аягүй их тоглоулдаг байсан. Гэт бас давуу талууд бас байсан. Тэгэхээр тэн дээрээс юу харагдсан бэ гэхээр ээж бол бүхэл цаг хугацаагаа яг тэр охиндоо 100% зарцуулж чадсан. Тэгжээс тэр амжилтанд хүрсэн байна. За миний зүгээс болохоор за эхлээд болохоор зэрэг хоёрхан хэлээр эхэлсэн тийм ээ. Англи тэгээд орс хэлээр. Тэгээд бүр багаас нь 3 сартаагаас нь эхэлсэн. Бялаг 3 сартаагаас нүг уншуулж эхэлсэн. Бяла тэгээд зарим хүүхдийн хувьд үсэг заахгүй үгээр эхэлж заана. Тэгээд миний цааш хийж идэх үү? Гэж энэ хийж дараа нь яах вэ? Зарим хүүхэд бол 300 400 үг хараад чэйжлүүлээд тэрний уялдаа холбоо тэр үсгийн дуудлагыг таних чадвартай болчдөг. Тэгтэл зарим хүүхэд болохоор 1000-аас 2000 үг нүдэлсний дараа нөгөө учрыг олдог. Тэр хүүхэд болгоно харилцан адилгүй. Хэл болгон бас харилцан адилгүй. Зарцуулж нутдаг. Тэгээд ерөөсөө хэл гэдэг чинь хэрэглээ. Хэрэглээл бид нар хэрэглээ баггүй юу. Тэгэхээр чин одоо хүүхдээ олон дахин давтагдчихэж өгч олон дахин давтагдчихэж тэр чинь шинэ хэл юу яа. Тэгэхээр тэр 7-8 хэл одоо сурч ийна, ярьж ийна гэдэг чинь 7-8 хэлээр ярих шаардлага гаргаж шаардлага бий болгож иж тэгэж олон хэл сурна. Миний бас нэг таалагдсан зүйл нь юу болох вэ гэхээр зэрэг хүмүүс ингээд
хэл хаях дургүй байдаг те. За ингээ англи хэл, за англиараа л яваг, монгол хэл бол монголоор л яваг. Тэгэхээр англи, монгол хэл хоёр хэл сурчих юм бол хооронд нь хоёлоод бүр ахинчгүй болчихно ч гэх юм уу. Нэг одоо ялангуяа гадаадд байгаа монгол хүүхдүүд ерөөсөө англиар англиар бол сайн ярьдаг, монголоор болохоор айгүй муу ярьдаг. Тэгээд эцэг эхчүүдийн зүгээс бас буруу ихтгэл үнэмшил байдаг юм болоо хүүхдтэйг англиар яриад идэг. Ерөөсөө монголоор ярьдаггүй. Тэгчээд миний хүүхэд монголоор ярихгүй байна гэдэг. Ягаад хүүхэд монголоор ярихгүй юм бэ гэхээр хэрэглээ байхгүй гэсэн юм байна. Ерөөсөө хэрэглээ. Тийм. Тэгээд эцэг эхчүүд бас асуудаг. Одоо бид нар ингээл амарлаг мундаг юм яриад амар ингээл гинт 7-8 хэлээр ярих тухай ч юм уу ингээл тоог айгу хурдтай бодох талаар ч юм уу ингээл ярихаар хүмүүсээ цаана ид шид ч юм уу нэг тийм нэг нууцлаг юм байна гэж одоо надаас асууж байгаа асуулт нь болохоор одоо би ингээд өөрөө гадаад англи хэл мэдэхгүй би хүүхдээ яаж англи хэл заах вэ гэж асууж байгаа байхгүй юу. Хэрэв би энэ асуултын хариултыг мэддэг байсан бол би хятад хэл мэддэггүй. Би гэхдээ хүүхдээ хятад хэл заамаар шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө эцэг эхийн маш тууштай хөдөлмөр өөр ямар нэгэн би бас институтэд очихдаа би бас дотроо бас нууцыг л мэдэж авахыг хүсэж зарж явж байгаа шүү дээ. Тэр нь бол ерөөсөө Janet Dama өөрөө лекц уншдаг амар тийм зөөлнөр амар тийм энгийнээр дахин л хөдөлмөрл гэдэг үгийг л ерөөсөө мессежийг л дахин өгөөдсөн. Тийм. За тэгээд нөгөө Белагийн тэр ээжийн нарийн дээр бас нэг юм гарч ирсэн л та. Одоо хятад хэл бол өөр хамгийн хэцүү хэл шүү дээ. Маш олон хандтай. Тэгээд яг зөвхөн бүх хэл болгондоо тусдаа багштай байсан гэж байна. Тэгээд эхний өдөр хятад хэл заахад нэг өдөр 100 ханзыг шууд цээжилсэн гэж байна. Тэгээ ганцхан өдрийн дотор 100 ханз цээжлэн гэдвэл тэр гайхамшигтай байгаа зү. Ингээд хятад хэлэндээ бол аягүй цаг зарцуулдаг гэж байгаа. Тэгээд бас нэг юм юу гэж хэлсэн бэ гэхээр хамгийн сүүлийн тэр одоо сурсан Итали хэлийг тэр хүүхд өөрөө сурцсан баг. Яасан бэ гэхээр ээжээ Итали хэл сурмаар байна гэд тэр тоглоомын талбайд тоглож явж байгаад ийшээ шаарж францаар яриад, ийшээ харж орсоор яриад, ийшээ харж англиар яриад аягүй олон хүүхдүүдтэй ингээд нөгөө Парист аялж явж байгаа гэж байгаа байхгүй юу? Аягүй олон хүүхдүүдтэй хэл нэвтрээд байсан. Гэтэл нэг хэсэг хүүхдүүд яарсан чи ярьж чадахгүй гэсэн. Тэгээд ээж тэр гүйж ирээд ээж ямар хэлээр яриад байна гэсэн чи наа чи Итали хэлээр ярьж байсан. Би энийг сурмаар байна гэсэн. Тэгээд ээж нь тухайн үед бол бас яг заая гэж бодоогүй. Гэтэл гэртээ ирчээд ээжээсээ асуусан гэж ээж надаа Итали хэл дээр кино тавиад өгөөч гэв. Тэг кино тавиад гэсэн чинь тэр Итали хэл дээр киног үзчихснээр дотроос нь ганц хоёр өгүүлбэр сурцсан байсан. Тэгснээ дараа нь өөрөө iPad-аа нэгээл тэр аппликейшн одоо байдаг юм л энэ хэл заадаг аппликейшн. Тэрийг ашиглаад тэгэл өөрөө ингээд Итали хэл ингээд сурцсан. Тэгэхээр би тэндээс ямар дүгнэлт хийх гэдэг юм гэхээр эхний та магадгүй одоо ганцхан гадаад хэлтэй гэж болно шүү дээ. Өөрийнхөө үндсэн хэлээ тэр гадаад хэлтэйгээ маш сайн заагаад өгч юм бол дараагийн хэлийг сурах тэр суурь нь тавигдаад өгөх юм байна. Тэгээд нэг ийм үг байдаг байхгүй. Бид нар одоо нөгөө хэл зааж байгаа гадаад хэлний багш нар ч одоо олон онлын үндэстэй юм судлаа шүү дээ. Тэгээд нэг ийм онл байдаг байхгүй. Их хэлээ маш сайн сурсан хүүхэд гадаад хэлийг сайн сурдаг. Их хэлээ жоохон одоо төгс сайн сураагүй хүүхэд гадаад хэлийг сурахтаа бас яг тэр хэмжээндээ сурдаг. Тэгэхээр амжилттай сурах тэр замыг цөдөрлөдөг зүйл бол их хэлээ сайн сураагүйтэй холбоотой. Тэгээ бид нар ямар үлгэр дуурайл хүүхдүүдэд үзүүлэх ёстой вэ гэхээр одоо бид нар багадаа ээж аваас дандаа зүүрч зүгээр загнахтай хүртэл ээж аваад тэгдэг гэсэн шүү дээ, тий. Загнахтай хүртэл ингээ зүүрэг хэрэгэлдэг шүү дээ. Одоо тэгдэг ээж аваад байхгүй болцсон. Тэгээ тэр зүүрцсэн үгийг хэлж гинэ гэдэг чинь тухайн үгийг одоо цаад үнцээр нэг баялаг болгож өгч байгаа байхгүй тэр тухайн хэлийг. Тэгэхээр бид нар нөгөө ээж аваад маань хэлж байгаа амнаас гарч байгаа үг болгоноо тэр хүүхдэд ямар ач холбогдолтой очих вэ гэдгээс бодох хэрэгтэй юм шигсэн надад аягүй санагддаг байхгүй. Тэгэхээр их хэлээрээ та маш сайн гоё ярьдаг, маш олон загнахтаа хүртэл нэг ухаарл хайрлсан, эрхийг сурахаар бэрхийг сур гэд. Одоо шийдвэл намайг хүүхэд байхад манай ээж бол яг ингээл зүүр үгээр дандаа хэлдэг байсан. Гэтэл ингээд одоо би ингээ хүүхдтэйгээ тэгж ярьж байгаа нөхөр бас айгүй ховор болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдчлэн бас ингээд нөгөө сурах судлах юмнууд бас айгүй байдаг.
Энийг болоод би ялангуяа гадаадд амьдарч байгаа хүмүүст хэлмээр санагдаад байна. Харин тий яг үнэ гадаадд амьдарч байгаа хүмүүст амар гадаадчууд болдог. Гэхдээ ингээд манай хүүхэд монголоор ярьдаггүй, англиар ярьдаг гэхээр зэрэг энэ ч одоо хүмүүс боддог шүү дээ. Монгол хэл нь муу юм, англи хэл нь тасарсан юм байна гэж боддог. Тэгтэл яг үүндээ монгол хэлч сайн байхгүй, англи хэлч сайн байхгүй. Яг тийм хоёрын хооронд болцсон. Тэгэхээр би болохоор ядаж бид нар монгол хэлээр ярьж гин монгол хэлээ сайн сурах хэрэгтэй байхгүй. Наад захын жишээ нь хамгийн эхлээд. Тэгээ монголоор одоо уншиж сурах хэрэгтэй хөвгтэй. Яг зөв. Тэгэхээр эхлээд гадаад хэл заахаасаа зааж болно гэхдээ одоо өөрийнхөө төрөл хэлийг юусоо орхиж болохгүй. Тийм учраас би одоо англи монгол хэл хоёрыг зэрэг явж байгаа. Тэгээд хүүхдтэй нөгөө орчин бүрдүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр орчин бүрдүүлнэ гэдэг бол айгүй чухал. Тэгээ одооноос эхлээд ингээд нөгөө хүүхдтэйгээ англиар яриад хичээгэл байгаа л да хийх цагийг нөгөө би одоо хамт өнгөрөөдөг учраас тэгээд хүүхдтэйгээ байнга л ер нь англиар ярихыг хичээж байгаа. Бусад бүх цагт бол ах нь орж ирээл монголоор ярина, аав нь монголоор ярина. Аав нь бас хятад хэлтэй л дээ. Тэгээ аав нь хятадаар бас аягүй их ярьж байгаа. Тэгээ ингээд өөр хэлний дуулга ороод ингээд хүүхд ингээл чихэн сорцс гээл ингээл манай хүүхд одоо ингээл аав нь хятадаар ярингууд инээгээл ингээл амар сонсоол ингээл шал өөр мэдээлэл орж ирж байгаа гэдэг хүүхд ингээд мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү орчныг бас ээж аваад өөрсдөө зөвхөн нөгөө уншуулахаас гадна тэгэл одоо нөгөө өдөр ингээл тоглоол явж байгаа хугацаанд би ингээд нөгөө Cartoon Network тавьчихдаг байхгүй. Бас хүүхэлтэйгээ аягүй сайн сонгож тавихгүй болохоор зарим хүүхэлтэй хитрхийн нэг том жирийн жишээлбэл хамгийн том жишээ амар хөгжмөл дуурайд байна. Тэн дотор үг аягүй цөөхөн явдаг. Тэр тавьж байгаа хүүхэлтэй киногоо хүртэл аягүй сайн сонгож тавих хэрэгтэй юм шиг байна. Яг яриад байна уу? Тэ эсвэл хөгжим яваад байна уу? Тэг хүүхэд ингээд өрөөнд дотор тэр юуг харахгүй шүү дээ. Одоо хүүхэлтэй ингээд ялангуяа бага насны хүүхэд ингэж хизээч ингэж ширтээ ямар нэг юм хараад ингээд удаан сууж өрсөж чадахгүй. Тэгэхээр ингээд тоглоал ингээд нөлөөл явж байгаа. Тэгтэн ингээд чихэнд нь тэр ингээд сонсогдоод байж байвал ямар нэгэн хэмжээгээр тэр хүүхдийн одоо дуудлага ч байдаг юм уу те нэг арай л нэг танил болно. Тэгээ нөгөө ээж аавд ч бас ингэж асуугаад байдаг штэ. Би одоо өөрөө айгу дуудлага муутай. Тэг намайг дуурайгаад ийм болчих үү те гэж айгу хүмүүс асуудаг штэ. Тэг чи тэр тал дээр юу гэж бодож чинь? Чиний зөвлөгөө өгдөө. Тий. Тэр тал дээр за би одоо нөгөө нэвтрхий талны нэвтрхий тал зааж эхэлсэн. Тэгээд тэр дотор ч нөгөө динозаврууд ингээд бас нөгөө зааж байгаа байхгүй юу. Тэгээд энэ динозаврын нэрүүд чинь бүгдээрээ нэг хэл уулчмаар нэрнүүд шүү дээ. Тэгээд ингээд нөгөө чадахгүй ч гэсэн эхлээл ингээд жоох өсөглөж байгаа л тэгээд дараа нь арай дээр болоод гэхдээ мэдээж төгс хэлж чадахгүй. Энэ үгийг би яг одоо цэвэр дуудлагаар нь бас сонсоогүй би зүгээр хараад уншиж байгаа шүү дээ. Манай хүүхд болохоор зэрэг надад хэлэхдээ шал өөр дуудлагаар зөвөр хэлж байгаа байхгүй юу? Тэр дуудлагыг хүүхэд цаанаасаа би буруу хэлж байгаа ч гэсэн хүүхэд зөвөр ойлгоод авчдаг. Айгуу сайн тийм юм бэлээ. Тэгээд эсвэл өөр одоогийн миний хэлэх гээд байгаа юмыг одоо өөр юунаас ингээд сонсоод ингээд бариад авчдаг ч гэж болох юм. Яг цэвэр дуудлагаар ч юм өөр ямар нэгэн мэдээлэлээс тэгээд түүнээс гадна та нөгөө нэг ингэж бичлэг оруулсан байсан таны бичлэгийг оруулаад бид бас маш их фидбек гэж хэлдэг штэ тий маш их баярлсан талархсан илэрхийлсэн байсан тэгээд тэрэн дээрээс би бас нэг хүүхдгүй энэ хүүхд чи харахгүй штэ нөхд юм сурж байгаа мó гэх бас сэтгэл байсан. Миний өвд ч гэсэн ингээл хүүхдээ би бас заавал ингээл нүүрлүү нь харуулж алуу чи наашаа араа хийж игээл заримдаа харахгүй загнах ч юм уу жоохон чирөө ногрох ч юм уу ингэж байгаа л тэгдэг. Тэгээд би бас нөө Bella Devacana-гийн бичлэгийг үзэж байхад хүүхд ерөөсөө хичээл рүүгээ харахгүй байна. Багш нь одоо ингээд тэр нэг араб багш байсан уу, хятад хэлний багш байсан уу ингээд ном уншаад өгч байгаа байхгүй юу? Bella тэгсэн чи Bella ингээ зүгээр чаал өөрийг ингээ Google-тэйгээр ингээ тоглолцсон заяа. Тэгээрээ тоглолцсон. Багш нь ингээ ном уншиж өгч яхад чинь Google-тэйгээр ингээ тоглоод сууж байгаа. Би тэгэл бодож байгаа. Хэрвээ манай хүүхэд ингээ би одоо ингээ багш мэдээж хямдхан авчираагүй те тэр багш чи мөнгө төлнө. Ингээ сууж яах чи манай хүүхэд ингээ Google-тэй бариад ингээ толж би шууд Google-тэйг нь аваад. Чи наад юуруугаа энэ намруугаа хар гэж би болоод тэхвэсэн. Тэгсэн чи тийм биш юм байна. Ерөөсө тэгээд нэг ажигласан зүйл нь болохоор зэрэг. Ер нь ингээд харж байгаа нэг тогтод сууж чадахгүй.
ингээд бял ерөөсөө ингээд зүгээр ингээд 50 ингээд тогтцож чадахгүй гэл дандаа ингээд нэг тийм нэг харснаа ер нь ингээд анзаарсан. Би яг нөгөө өмнөх нөгөө нэг шоунуудад орж явахдаа тэр бичлэгийн нэг тэр байж байгаа юуг нэг анзаараагүй. Тэгсэн чинь тэр өнөөдөр бас дахиад нэг бичлэг үзсэн чинь ер нь нэг тэг жоох тийм нэг тогтцож чаддаггүй. Нөгөө асар их мэдээллүүд ингээд айгүй хурдтай ороод ингээд хурдтай гараад ингэж хурдтай байдаг. Би бас институтэд очих нөгөө нэг мундаг хүүхдүүдтэй ч уулзж байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд айгүй хурдан ярьдаг. Уншихтаа амар хурд уншдаг. Тэгэл одоо биднэрт нөгөө нэг ном уншиж чаддгаа үзүүлж байгаа байхгүй. Тэгэл тэдний хувьд л ингээл удаан уншихаар зэрэг амар сонирхолгүй ч юм уу эсвэл нөгөө нэг ингээд амар ингээл юу ачдаг. Ерөнхийдөө жоохон ярихтаа ч хурд, уншихтаа ч хурд юм хийхтэй ингээд ер нь юм болно айгүй хурдан болчтой юм байна. Тэгээ Белла бас ингээл ээж нь бас хурдтай л заасан баг. Тэгэл анхнаасаа юмыг ингээд хурдтай аваад хурдтай хийгээс орч. Бид нар болохоор зэрэг өөрсдийнхөө л нөгөө одоо ингээл тоогоо үзүүлэхдээ би бас ингээл те өөртөө ойлгомжтой байхаар ингээд жоохон ингээд цаг алддаг ч юм уу. Ихэд бол ингээд хурдан үзүүлээл өгөөж гэсэн хурдан үзүүлээл тоогооч гэсэн хурдан хийгээл тэгэл ингээд хүүхэд харсан хараагүй ч гэсэн ингээд ойлгоод сонсчдаг байхгүй. Тэгэхээр чи Белла би одоо жишээлбэл Белла шиг охинтой байлаа гэж бодъё л да. Манай хүүхэд ингээд яг тогтцож сууддаг тий. Ингээд ерөөсөө ингээд байнга ингээд ээждэг. Тэгэхэд би ингээд юм заагаад ингээд хажууд нь юм хэлээл ингээд тэгэхэд надад л амар хэцүү. Манай хүүхэдтэй амар анхааралтай ингээд тогтцож сууж юм хардаг байхгүй юу? Тэгээд бас нөгөө талаасаа ботсон чинь тийм хурдтай одоо танаа хөвгт ч юм ингээд юм татчих чадахгүй ингээд юм болгоно ингээд байгаа хүүхэд илүү одоо орчноо мэдэрдэг илүү их авдаг илүү тийм одоо ялангуяа хөвгүүд байна шүү дээ тий яг үнэ бас тэгж битсэн байсан манай хөвгт ингээд ерөөс ингээд цогтод суухгүй ингээд дандаа ингээд өөр юм хийгээд өөр юм орлоод байна би ингээд ерөөс чадахгүй тэгэхээр зэрэг ерөөсөө нөгөө тариа тардгийн юугаар ингээд хөөгд чи ингээд ээж ахт нь л хажууд юм хийгээл одоо нөгөө яаж хий гэдгснөө тэр нөгөө нэг юугаар одоо би бас тэгэл бодож авах. За энэ нэг одоо 3 удаа үзүүлчихлээ. Яна энэ хөөгд чи сурсан юм уу? Гэл дахиж яхад автах гад чи юм эсвэл арай жоохон удаа харуулах гад чи юм уу? Жоохон тийм нэг сэтгэл төрөөд аа тэгээд тэгээ би нөгөө нэг ээжүүдэд нэг юм хэлмэр санагддаг байхгүй юу? Ингээл орж ирэнгүүтэл ингээл асуудаг штэ шинэ ээж байна. Тэрийг яах вэ? Энийг яах вэ гэл тийм ээжүүд ер нь бол бүхэл ээжүүд айгүй судалгаа хийх хэрэгтэй. Амар хвчлэг үзэх хэрэгтэй. Хүүхдүүдэд яаж юм үзүүлж. Би бол айгүй их юм үзсэн. Айгүй олон бичлэг үзсэн. Тэгээ ундраатаа ч бас нэлээд хэдэн удаа кол хийгээл айгүй их юм асуугаал. Тэгээл ундрагийн тавьж байгаа мэдээлэл болгоно гэхтээ амар сайн үзээл. Тэгээл надад нөгөө хамгийн гол нь амар хүсэл эрмэлзэл байгаа байхгүй. Заах хүсэл эрмэлзэл хүүхдээ мундаг болох хүсэл эрмэлзэл. Тийм учраас би айгүй их юм эрэл хайгуул хийсэн. Тэгж харж ич тэн дотроос ингэх юм бэ энэ чинь ингэж болоод байгаа юм байна шүү дээ. Нөгөө YouTube дээр нэг зөндөө бичлэгүүд үзсэн байхгүй. Тэгэхэд ингээд одоо айгүй жоохон байсан хүүхэд дараа нь яаж өөрчлөгдсөн ингээд харж байгаа байхгүй. Тэгэл тэндээс ямар ч байсан л ингэж өөрчлөгдөх юм байна. Амар их ихтгэл байгаа учраас тэр над руу харахгүй тохиолдол айгүй их байна л да. Манай ч амар инээдтэй юм болно шүү дээ. Манай хөрчин гинт картаал очингууд амсаар оролдоод гутлаараа оролдоод таг доошоо хараад бүр над руу нэг ч харахгүй. Тэгжсэн л эргээл яваал нэг би нэг буудингийн яг тэр болон дандаа заадаг байхгүй юу. Тэнээс шууд мөлгөөл гарах гал аралтаал. Тэгээд энэ ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас боловсруулахад бас залах уу. Хүн чинь бас байгалийн нэг тайван байх нэг бас юу байдаг шүү дээ. Тийм намайг бүр 50 байлгаад өгөөч гэж байгаа юм шиг бүр тийм мэдрэмж айгүй хавдаг байхгүй. Тэгээд бүр амар тэндээс юусоо юу яахгүй одоо захлахгүй. За одоо жишээлбэл ингэж нэг 15-аас 30 минутын зайтай 3 удаа явах хэрэгтэй байлаа шүү дээ. 2 удаа явж сүүлийн нэг дээр өстө 30 минутанд дуусгаад төвлөрчихгүй. Тэгэл эсвэл унтаад өгнө. Тэгэл дахиад эхэлж байгаа чи ерөөс тэрнээсээ шантрахгүй тэгэл зүтгэж байгаа. Тэр нөө тэр хүмүүсийн комментиг уншаал нэрээ миний хүүхд юм сурахгүй байгаа юм биш байгаа гэл бас яг тэгэл нэг эргэлзэх юм бас хүнд аяг гардаа мэлээ. Тэгэл ингээл нөгөө ундрагийн хэлжсэн санаанд ороод тэгэл тэр нөгөө хүүхдүүдийн яг тэр нөгөө нэг Беллагийн тэр тогтохгүй байгаа юм би бас амар сайн анзаарсан байхгүй. Тэгээд нөгөө хүмүүс бас ингэж ярьж ирсэн би тийм юм чи сонсч ирсэн үгүй юу. Одоо нөгөө айгүй хөдөлгөөнтэй хүүхдүүд сэтгэн бодох чадвар өндөр байдаг гэж.
Би тийм үг аяуг сонсч ирсэн байхгүй. Тэгээ ер нь ч ингээд нөгөө ангид ингээ анзаарч байхад би ч одоо нөгөө өөрөө багш юм болохоор ч ингээд бас харна шүү дээ. Тэгээ амар тийм хөдөлгөөнтэй хүүхдүүд хэвээ хамгийн болох бүтэхгүй юмыг санаачлан тийм ээ хамгийн хурдан юм хийчээд өөрийнхөө юм хийчээд дэшээ хараад хүн хорлоод ингээд сууж идэг хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм хүүхдүүд. Тэгээд нэрийн дуудаад нааширчээ гэж би сая юу хийсэн гэхээр хэлж идэг тийм. Тэгээд нөгөө нэг жишээлбэл амьдрал дээр тийм жишээнд аяг хөдсөн нөгөө ерөөсөө юм бичих дурггүй. Тэгсэн мөртлөө ингээд шалгалт авахаар аягүй сайн хийчдэг. Тийм хүмүүс байдаг шүү дээ, тий. Яг тэрэн шиг л юм байна гэж би бас байлаг анзаарч харж ирсэн. За тэгэл нөгөө нэг ээжүүд маань амар төвчээстэй. Хийж байгаа амдаа амар итгэлтэй. Бид нар чинь бас ингээд айгүй удаан байдаг. Яагаад удаан байгаа юм гэхээр зэрэг тархины нөгөө нэг тархичин бүрэн гүйцэж хөгжиж амжаагүй болохоор зэрэг нөгөө нэг өөрөөсөө гаргах одоо хөдлөх, ярих, бичих энэ чадварууд нь арай нөгөө юу бэлэн биш байдаг байхгүй юу? Тэгээд энэ айгүй удаашралтай. Тархинд бол аль хэдийн боловсруулаад одоо ингээд жишээлбэл хүүхэд ингээд сайн уу гэл ингээд гарыг ингээд юу яадаг штэ. Гараа даалгадаг штэ. Хүүхэд тэгээд тэрийг чинь гарыг даалж ийн гэж ойлгож чинь би буцаад гараа даалгах хэрэгтэй гэдэг ойлгодог байхгүй юу? Тэгтэл нөгөөдөө гараа даалгаал ингээд ээжэд нөгөө хүн чиг яваад очих. Тэгэл дахиад ингээд гараа даалгах чит нөгөө чи яваад очих. Тэгэхээр 3 дахь удаа за би угаасаа гараад аллаад яа тэрхүү явчих юм чи. Тэгээд тэгэхээр зэрэг тэр хөөхтийг нөгөө нэг хариу үйлдэл хийхэд нь удаан хүлээх хэрэгтэй. Өмнөөс нь хариулж болохгүй. За яг наадхны шин талаар би уншсан. Япон ээжүүд амар төвчээртэй гинэ. Одоо шилбэл ингээд гадаад цэцэрлэг төрөлөнд хүүхдээ ингээд тоглоулахад аваад гарсан Япон ээж хүлээж лээдэг. Тэр хүүхэд хизээ дуусаад ээжээ явъя гэж хэлэх хүртэл хүлээдэг гинэ. Одоо би ингээ хүүхдээ салхилуулж явахдаа гадаа ингээ ээжүүдийг харж байгаа байхгүй. Гараал за нэг 10 минут 15 минут болол явъя гэдэг үгийг ингээл хүүхдээ байн хэлээд байгаа байхгүй. Одоо болно шүү дээ. Одоо болно шүү дээ. Одоо орё гэл ингээл тэр нөгөө ээжээс амар төвчөө шаарддаг. Тэр хүүхэд одоо ямар нэгэн юм хийгээд дуусаад өөрийнх нь ингээд хэрэгцээнд хангагдаж дууссаны дараа одоо ээж дээр хурж ирээ за ээж орё гэх тэр хүртэл ингэж хүлээх бас ёстой юм байл л та тийх ёстой. Тэгжээш нөгөө хүүхэд ингээд агүй олон юмыг тэндээс сурдаг, төлөвшдөг, тэ ямар нэгэн юмд сэтгэл ханамжтай болдог, тайван болдог. Тийм зан чанар сурдаг гинэ. Тэгээ энийг бас би айгүйх бодоод байгаа байхгүй. Яг л бид нар тэгдэг штеп. Дараагийн ажил бодогдоод гэртээ орж шалаа угаамарж явж бодогдоод тэ. За л орой одоо болно штеп. Одоо яасыг тоглолт одоо орой гэж аваад шууд заримдаа уйлуулаад уурлуулаад чирэл аваад гардаг штеп. Тэр чинь бас нэг талтай их буруу юм шиг байгаа. Тэр чинь ер нь л хүүхэд өсгөн гэдэг бол эцэг эхээс асар их төвчээр хүмүүжүүлнэ гэдэг бол тийм шаарддаг гэдэг бас амар их бодмоор юм шиг надад бас санагдсан. Тэгээ Белла дээр бас хэлэхэд ээж нь болохоор бас тоо үзүүлэх гэж үздсэн байгаа. Яг тэгсэн гэсэн. Тоог сонирхоогүй. Тэгэхээр зэрэг тоог тэгж хаагүй. Тэгэхээр одоо хүмүүс асуугаад байгаа тоо хэл аль алийг үзүүлж болно, аль алийг нь сонирхолтой байвал аль алийг үзүүлж болно. Нөгөө тий тоон дээр бас манай охин ерөөсөө амар дургүй байсан ш. Намайг ингээл юм авах гал ингээл гар бараг ингээл 50 дараг уурлаад тэгэл тий ууралж байгаа хөтөд би яаж юм үзүүлэх угаасаа ойлгохгүй шүү дээ. Тэгсэн чи сая өчигдөр нөгөө нэг лайв хийгээд тэгсэн чи бас амар сонирхоод за тоогоо үзье гэсэн. Ээжээ юу өөр юм хийж яах. Ээжээ тоогоо үзье л та гэд. Одоо тэг тоог нь эхлүүлнэ. Тэгээд эн чинь бас нэлээд бэлтгэлтэй хэдий надад ингээд бэлтгэж байгаа ч гэсэн бас бэлтгэх ажил бас нэлээд байна. Тийм. Тэгээд бас нэг гомдол хэлэхэд одоо ингээл эцэг их надад нэг ном юу яаж байгаа байхгүй юу. За энэ ингээд ийм IQ хөгжүүлсэн, баруун зүүн тархиныг хөгжүүлсэн ингээд ном байна ингээд сонирхоорой гэдэг надад ингээд зураг явуулж байгаа байхгүй юу. Өө тийм үү. Би тэр намыг ерөөс ямар ч намыг тийм мэдэхгүй юм чи. Та тэгвэл энэ номны талаар жоохон яриад бичлэг хийгээд юун дээрээ зүгээр лайв ч юм уу хийгээд ингээд тавьчих болно шүү дээ гэж би тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чи надад зав байхгүй гэж байгаа байхгүй юу нөгөө хүн чи. Тэгэхээр чи миний хувьд болохоор би амар завтай. Би амар завтай. Тэгэл ингээл үнэндээ болоод яг ингээд Беллагийн ээжийг харахад Беллагийн ээжийн одоо ингээд хөдөлмөрийг харахад ингээд юу яаж байгаа байхгүй юу. Тэнд бол тийм Facebook хөтлөө заяа. Ингээ групп хийгээд ингээд сурсан мэдснээ ингээд хуваалцаад ингээд явах зав бол байхгүй. Хүүхдтэйгээ л ажиллаад хүүхдтэй л яаж. Тэгэхээр чи би өөрөөсөө бас золиос гаргаж байгаа юм. Би бол өөрөө
full time jobтай. Би одоо юу гэдэг өглөө би 8:30-аас хүүхдээ сургуульд хүргэж өгдөг. 8:30-аас өмнө сургуульд хүргэж өгөөд миний ажил 7 цаг гэж тардаг. Би гэртээ 7 өнгөрөөгөөд тэгээ заримдаа би нөгөө манай нөгөө дүү авчдаг. Тэгээд би айлд очиод тэг гэртээ бараг 8, 9 гэж орж ирдэг байхгүй. Тэгээд би унтаад өглөө дахиад яг адилхан. Тэгэхээр зэрэг надад бас нөгөө нэг одоо ажлын цаг заваар ингээд фэйсбүүкээр шалгах ч юм уу, ингээд бас мэдээлэл олох ч юм уу. Тэгээл ингээд бас өөрийнхөө чадлынхаа хэмжээ тэгээ бас хүүхдтэйгээ тэгэхээр чи би одоо хэдий юм хугацаанд нь би хүүхдтэйгээ намаа уншаад хэдий хугацаанд нь яг амралтын өдөр бас амрахгүй бас дуудагдана ажил нь тэгэхээр ерөөсөө ажил төлөвлөж болдоггүй. Тийм миний хувьд бол тийм байгаа шүү. Тэгээ та нар би нас дэмжээд бас итгэвтэй байгаад тэгээд бас нэг урамшуулад тий ингээд цаашаа явахт нь ингээд туслаарай гэж хэлмээр байна. Тэгээ Беллагийн ээжийн хувьд болохоор тэр болохоор зэрэг ингээд Азтай та хэлсэн шүү дээ нөгөө нэг бусад групп ингээд эцэг эх нэртэй уулздаг гэдээс энэ болохоор бас яг энэ гэлэн томны аргаар явж байгаа эцэг эхчүүд хоорондоо нэгдээд хоорондоо олон одоо хүүхдүүдтэй болоо тэр хүүхдүүдтэй хооронд нь тоглоулдаг тийм юу байгаа гэж би ойлгосон. Тэгээд тэр багш нь болохоор зэрэг хүүхдээ яг энэ гэлэн домны аргаар хөгжүүлээд нөгөө Францээр сургацсан байсан тий. Тэгээд өөрийнх нь сурсан хэлээс сайн байсан. Тэгээд тэр багшаасаа энэ гэлэн домны талаар мэдэж аваад тэгээд тэрний одоо бас энэ бусад эцэг эхчүүдийг хэрэгжүүлж байгаа эцэг эхчүүдтэй холбоо тогтоогоод ингээд хоорондоо уулзаж ярилцаад хүүхдүүдэд тоглуулад ингэж явдаг байгаа. Тэгээд би бас нөгөө нэг санаа хэлээд байгаа шүү дээ. Нөгөө номын сан. Тийм. Номын санаа ярих уу арай урт болох гэдэг нэг гайгүй юу? Арай урт болох гэдэг нь хоёлаа дараа нь тэр талаараа аягүй гоё дэлгэрэнгүй яриа. За тэгвэл би зүгээр дурдсан юм чинь нэг хальтгаан ярьчих. За энэ нь бол тийм ашигын бас байгууллага юм уу, төрийн бас байгууллага юм уу байгуулад ингээд номын сан одоо хандвар өөрсдөө гэртээ байгаа одоо нэг айл бүрээс нэг хайрцаг ном ч юм уу нэг номнуудаа ингээд нийлүүлээд тэг эцэг эхчүүд хоорондоо ингээд номоо цуглуулад хүүхд бас одоо юугаа солилцоо, туршлагаа солилцоо, тэг хүүхдүүдэд тоглуулад ингээд бас нэг үйл ажиллагаа явуулах санаа мөрөөдөл байгаа. За тэгээд ерөнхийдөө хоёлаа ингэсгээд өндөрлөлтөд өндөрлөхөөс өмнө бас ганц хоёр юм хэлчихье гэж бодогдоодсон юм хэлчихье. Тэгэхээр нэгдүгээр Ундрагийн одоо надад хэлсэн нэг санаа нэг өгүүлбэр амар их намайг айгүй их юм бодогдуулсан. Тэрийг энэ юм болтой. Тэр Ундраа надад ингэж хэлсэн байхгүй. Хүнээс юм авахаасаа өгөх нь илүү сайхан гэдэг үг. Тэр надад амар их таалагдсан. Яагаад ингээд ийм завгүй ажилтай амьдралтай тэр Америкт амьдарч байгаа хүн ингээд ямар ч үн төлбөргүйгээр бүх цаг заваа ингээд энэ хүмүүст зарцуулаад тийм энэ группт байгаа бүх хүмүүст л одоо мэдээлэл өгж байгаа шүү дээ. Би ч гэсэн Ундраагаас мэдээлэл аваад ингээд явж байгаа. Тэгээ ингээд байгаа гин цаа дутуу учраас би эхэндээ ерөөсөй ойлгоогүй байхгүй. Тэгээ дараа надад яг тэр өгүүлбэрийг хэлэнгүүт нэрээ тийм биш дээ гэл. Ерөөсөө ингээл бүх зүрх сэтгэлээрээ ингээд бүх юм ингээ хүмүүст зориулж ах чинь. Яагаад Монголд нэг ч гэсэн хүүхэд мундаг байж болохгүй байгаа. Тэгээ тэр мундаг байх хүүхдийн тоог нэгээр нэмэхэд миний оролцоо юу вэ гэж аягүй их бодсон. Тэгэд аягүй их юм бодогдуулсан. Тэгэхээр энэ өгүүлбэрийг та нар бас өөртөөс тумгаагаарай. Тэгэхээр бид нар бол одоо ямар нэгэн байдлаар ашиг олох гэж энэ группыг ажилуулаагүй. Тэгэхээр бусад өгөх гэж энд сууж байгаа гэж ойлгоорой. Тэгэхээр өгч байгаа юм чинь те авч байгаа хүмүүс нь бас айгүй өөртөө ашигтайгаа шингээж аваасай гэж бид нар айгүй хүсэж байгаа. Тэгээд аль болох чадлаараа хүмүүс туслах гад мэдээлэл өгөхгүй нэг хичээж байгаа боловч бас завгүй ажилтай үед хариулж амжихгүй тийм тохиолдол бас байдаг. Заримдаа бас хүмүүс нөгөө private chat руу бас нэг хүсэл дэлгээгээд асуусан байдаг байхгүй. Тийм байх юм бол бид нар одоо аль боломжтой цаг заваараа эргүүлээд хариулах тэр боломж бол байнга нээлттэй байгаа. Миний хувьд ч тэр Андрагийн хувьд ч тэр бусад энд одоо аягүй сайн манлайлж оролцож байгаа ээжүүд маань ч гэсэн бас хамтарч туслахад бэлэн байгаа гэдэгт одоо итгэлтэй байна. Тэгээ ээжүүдээ маш их амжилт хүсье. Би одоо өөрийн зүгээс нөгөө How to Multiply Babies Intelligence гэдэг номыг уншиж байгаа. Тэндээс ингээд ерөнхийдөө хүмүүст хамгийн одоо хэрэгтэй гэсэн зүйлүүдэд тэмдэглэсэн. Тэгээ тун удахгүй тэндээс ойлгосон зүйлээ товчлоод бас та нарт орчуулснаа бас хүргэж групптэй тавина.
Тэгээд бас хүмүүст бас чадлынхаа ярээр туслахад бэлэн байгаа шүү. Тэгээд бас ундраада маш их баярлалаа. Бас тэгээд амжилт хүсье. За зүгээрээ тэгээ одоо бид нар чинь нөгөө эцэг эхүүд өөрсдөө өөр хүүхдтэй үлгэрлж иж хүүхдэд тийм байлгахыг бол шаардаж болно тий. Би болохоор хүүхдээ бас хүнд авахаасаа илүү өгдөг хүн байгаасай гэж бас хүсдэг. Тэгээд та нар ч гэсэн бас өөр хүүхдүүдтэй тэгэж үлгэр дуурайл үзүүлээсэ гэж хүсэж байна. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. За баярлалаа.